За геномиксийн лекцийн 2 дугаар хэсэг дээр бид нар илүүтэй илүү хүний геном төслөөс үр дүн бий болсон геномын молекулын бүтцийн талаар за дээрэс нь зөвхөн хүний геном гэлгүүгээр за амьд эс болон нэг эстэс ахуулаад олон эст организмын геномын молекулын тодорхой бүтцүүд за харьцаа хамаарлалын талаар илүү их мэдээллийг өгнө. За хүний геном нь болохоор бүх геномоос одоо хамгийн том хэмжээгээр том одоо хамгийн хэцүү бүтцтэй гэж бол үздэг. За ДНХ-ийн хэмжээ ойролцоогоор 2 м орчим урттай. За 30 мянгаас 40 мянган генүүдийг дотроо бол агуулсан байдаг. За нийтдээ 22 хаплоид хромосомын хос за хүйсийн хромосомын бүрдлийг бол бүтээдэг. За энэ бүгд маань хүний дийлэнх хүний геномыг одоо материалыг бий болгож өгдөг. За хүний геном төслөөр хүний геномыг бол дотоод бүтцийн бүтц тогтцыг бол одоо илүү нээж гаргаж ирсэн гэж бол үздэг. Тэгэхээр зэрэг хүний геном төслөөс жаахан мэдээлэл өгье. За геном төсөл нь болохоор Америкийн нэгдсэн улсын энергийн институт, эрүүл мэндийн үндэсний институтууд дээр тулгуурлан 86 оноос анх суурилсан анхны санаачлаг бол гаргаад за нийтдээ 13 жилийн турш удирдан зохион байгуулж хийсэн энэ хугацаанд гарсан мэдээлэл геномиксийн хувьд бол одоо мэдээлэл цуглараад тэгээ энэ нь бол геномиксийн хувьд тун чухал ач холбогдолтой гэж бол үздэг. Тэгэхээр энэ төсөл дээрээс суурилагдсан үр дүнгуудээс суурилагдсан геномиксийн талаарх, геномын талаарх мэдээллүүдийг бол одоо энэ үр дүнгууд ил харагдаж байна. За хүний геномын төсөл нь болохоор тодорхой зорилготой бол анх хийгдэжсэн. За хүний геном дахь генүүдийг бол тодорхойлъё. За дээрэс нь хүний ДНХ-ийн бүтээх 3 тэрбум химийн хос суурийн дарааллыг тодорхойлъё. За энэхүү дата базын мэдээллийг бол хадгална. Үн шинжилгээ хийх арга аргачлал хэмжигдлийг хэрэглэх түүнүүдийг сайжруулъя. За шинэ технологиг нэвтрүүлнэ. Дээрэс нь төсөлтэй холбоотой гарах ёс зүй, хууль эрх зүй, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх ийм олон зорилгоодын хүрээнд хүний геном төсөл бол одоо анх зорилгоо тавиад хэрэгжиж эхлээд за үр дүнгээ одоо олон нийтэд мэдээлчихсэн байна. За түүхэн онцлогуудаас нь дурдвал 96 онд төсөлд нэгдэх олон нээлттэй үе шатуудыг олон улсын багууд бол нэгдэж эхэлсэн. За 98 онд Celera Genomics гэдэг одоо салбар төслийнхаа хүрээнд за энэ хүний геномын ихэнх хэсгийг 3 жилийн дотор бол тодорхой үндсэн суурь драфтыг нь тусгасан байгаа. 99 онд хүний 22 хромосомын дарааллыг тодорхой дуусгаснаар хүний хромосомын дотоод бүтцийн дарааллыг анх удаа тогтоосон гэж үздэг. За 2000 онд хүний геномын дотоод бүтцийн ажлын драфт гүйцэд тодорхойлогдсон байдаг. За 2001 онд ажлын драфтын дүн шинжилгээний үр дүн нийтэд одоо зарлаж хэвлэлд мэдээлсэн байна. За ингээд 2003 онд хүний геном төслөөр геномын дарааллыг тогтоож бүрэн дууссан. За төсөл албан ёсоор дуусныг бол дэлхийд дахин тунхагласан байдаг юм аа. За энэ төсөлд ямар шинжилгээ хэрэгэлсэн бэ? Тэгэхээр зэрэг эмэгтэй хүний тийм ээ цуснаас ялгсан ДНХ за өшөө дээрэс нь эрэгтэй хүний үрийн шингэнг бол ашиглаж геномик шинжлэх түн болгон геномын төсөлд ашигласан. За Celera Genomics дотор бол Испани, Аз, Кавказ, Африк гаралтай Америкчуудын шинжлэх түүнийг цуглуулж хэрэглэсэн байдаг. За доноруудын хувь хүний нууцлалыг бол өндөр хэмжээнд хамгаалагдаж байсан. Геномын дарааллыг бол энэ төслөөр тогтоосноор хамгийн эхлээд геномын зураглалыг бий болгож эхэлсэн. Тэгэхээр зэрэг ямар зураглалууд энд бий болсон бэ гэхээр генетикийн шугамн зураглал, геномын бодит хэмжигдэхүүнд зураглал, за ижил төс шинжүүдийг харуулсан гэдэг ялгаатай зураглалуудыг гаргаж ирсэн. За хүний геном нь 3164 сая нуклеотидын дарааллаас тогтно шүү. Энэ нь бол ойролцоогоор 3 тэрбум гэсэн үг. Ийм нуклеотидын дарааллаас тогтно шүү гэдгийг гарсан. За нэгдүгээр нийт тоо гарснаас гадна яг ямар нуклеотидоос яаж тогтсон бэ гэдэг бүтцийн өвөрмөц онцлог бол гарч ирсэн.
За нэг ген дунджаар 3000 суурьас тогтно. За гэхдээ хэмжээ нь харилцан адилгүй ялгаатай байдгиймээ гэдгийг бол харуулсан. За ойролцоогоор 30,000 гентэй байдаг нь тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр хүмүүс бол нийтдээ 99.9% нуклеотидын суурьууд нь хүмүүст яг ижилхэн байдаг юм шүү гэдгийг харуулж байгаа. За геномын 2 орчим хувь нь уургийг кодлдог шүү гэдгийг бол харуулсан. За нэг ген бол тогтцсон бол тийм ээ эксон интрон гэсэн хэсгүүдээс бол тогтдог. За ген бүрийн эдгээр дарааллуудыг бол нэг бүрчлэн бүрэн тогтоосон байгаа. За хичнээн эксон, хичнээн нуклеотидаас тогтгоо. Өшөө дээрээс нэг генийн эксон, нэгдүгээр эксон хичнээн хэмжээтэй дарааллаас интронууд нь ямар хэмжээтэй дарааллаас тогтвоо гэдэг хэмжээнүүдийг хүртэл бол нарийн гаргаж ирсэн байгаа. За давтагдсан дарааллууд уургийг бол кодлдгүй. Тэгэхээр геномын молекулын 50-аас доошгүй хувийг эзлэе шүү гэдэг. За давтагдсан дарааллууд бол дараах ангилалд бол ангилагддаг. Тэгэхээр транспозон, псевдогенууд, за энгийн давтагдсан дараалал, хэсэгчлэн дупликацууд, дараалан байрласан давтагдсан дарааллууд гээд маш олон хэлбэрийн эдгээр дарааллууд генийг хэдийгээр кодлохгүй ч гэсэн уургийг бол үүсгэх мэдээлэл агуулаагүй ч гэсэн геномын дарааллын ихэнх хэсгийг бүтээдэг болох нь ойлгомжтой болсон. За энэ дээр таблицаар бол харагдчихээн тийм ээ. Тэгэхээр транспозонууд бол 45%-ийг, за том хэмжээний дупликацууд бол 5% жижиг хэмжээний давтагдсан дарааллууд өшөө дээрээс нь ДНХ молекулын интраген гэдэг ген доторх энэ дарааллууд байдаг шүү гэдэг янз бүрийн хэлбэрээр тодорхой хэмжээний тооцооллуудыг гаргаж харуулсан байна. За хүний геномын дарааллыг тогтоосноор транспозонууд их чухал ач холбогдолтой гэдгийг тодорхойлсон. За геном дахь ихэнх транспозонууд үйл ажиллагаагүй байдаг. Цөөхөн л идэвхтэй байдалд бол байдаг. За тэдгээр нь геномын хэв төрхийг бий болгоход их чухал үүрэгтэй. За зарим генүүд транспозоноос их үүсэлтэй гэж бол үздэг. За одоогийнхоо нөхцөл байхдаа транспоз буюу хөдөлгөөн хийх чадваргүй болгосон бол байдаг. За ойролцоогоор 50 орчим генүүд энэ транспозоноос их хүсэлтэй гэдэг нь батлагдчихад байгаа. За 30,000 орчим хүртэл G, C гэж ярьдаг те гуанин цитозын суурьуд бол давтагдсан дарааллыг ген баялаг хэсгүүдэд бий болгодог. За энэ генүүдийн хооронд холбоос бол үүсгэсэн байдаг. Энэ нь болохоор ДНХ молекулын бат бөх шин чанарыг үүсгдэг болох нь тодорхойлогдсон байгаа. За ген бүр хромосом болгонд бол янз бүрийн тоогоор оршдог гэдэг байршил нь бол тодорхой болсон. За хромосом 1 гэл тэгэхэд олон тооны генүүд агуулгаддаг. За тодорхой тоог бичсэн байна тийм ээ. 2968 ген бол нэгдүгээр хромосомд байрладаг бол хамгийн цөөхөн гентэй хромосом бол Y хромосом байдаг. За түүн дээр 231 ген орж идэг байна. За бусад организмын генийн дарааллыг ч гэсэн бас энэ төслийн үндсэн дээр бий болж дэлхийн нийтэд бол мэдээлэл бол төгсөн байгаа. Тэгэхээр бусад олон организмын геномын дарааллыг тогтоосон. За одоо ч гэсэн бол эдгээр организмуудын геномын дарааллууд улам өргөжин үргэлжилсээр бол байгаа. За янз бүрийн организмын геномын дарааллыг тогтоох шалтгаан нь бол ангаах ухаан, ангаахын генетик худалдааны гэх олон салбаруудад бий болсоор байгаа. За 1995 оноос эхлээд бол ялангуяа нэг эсд энгийн эсэдс бол эхэлсэн геномын дарааллыг тогтоох. Тэгэхээр бактери дотроос Escherichia coli, за дараа нь хорхой, за тэгээ ялаа, шавжнуудын геномын дарааллуудыг бол тогтоож эхэлсэн. За ингээд 2000 оноос эхлээд хүний геномын дарааллыг бүрэн хүчтэй 3 жилийн дотор гэж түрүүн дурдчихсэн тийм ээ. Тэгээд тогтоод дуусаад за одоо түүнээс хойш бол амьтдын сэрнуруудын геномын дарааллууд бол тогтоож эхэлж байгаа гэдэг нь графикаас бол харагдчихээн. За 2007 он гэхэд бол дараах дараал тийм ээ одоогоос бол бараг 10 хэдэн жилийн өмнө бол мэдээлэл бол
бүр нь нийтэд ил болсон гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ үед 1879 вирус, 577 бактерийн зүйлүүд, 23 эвкариотын зүйлүүд буюу ялангуяа мөөгөнцрийн эвкариот эсэд тийм ээ мөөгөнцрийн геномын дарааллыг бол бүрэн тогтоож дууссан бол байдаг. За прокариотын геномын талаас эшерхий коли дээр жишээ татагдъя тийм ээ. Тэгэхээр эшерхий колиг бол дэлхийн нийтэд бактерийг судлах загвар бактери болох гэж бол үздэг. За загвар организмынхаа хувьд амьдралын олон суурь процессуудын талаар судлахад бол энэ геном бол зориулагддаг. За ялангуяа бүрэн геном тогтоогдчихсан омог бол эшерхий коли K12 гэсэн бол омог байдаг. За энэ K12 гэдэг омгийн геномынх нь урт нь бол харагдаж байна. 4639 кило хос нуклеотид. За ойролцоогоор 4288 гентэй. За энэ генүүдээс бол 1897 генүүд нь уургийг кодолдог. За 397 зохицуулгын хэсэгтэй гэдэг ингээд дотоод бүтсэн улам нарийн геномын бүтэц улам нарийн тодорхойлогдож ирсэн байх нь байна. За 4288 генд ДНХ молекулын 80%-ийг нийцэлдэг. За үлдсэн 20% нь интергений хэсгүүд байдаг шүү гэдэг. За зураглан харуулбал тийм ээ геномын молекулыг хаана ямар ген байгаа гэдгийг нь бол наривчлан бол харуулсан байна. За бусад бактерийн геномын талаарх ч гэсэн тэмдэглэл бол гарч ирсэн. За энэ гений зохион байгуулалт нь бол бактерих бол энгийн байдаг. За олон тооны апиронтай, цөөхөн давтагдсан гентэй. За энэ онцлог бүх бактерид адилхан байдаг шүү гэдэг нь тодорхойлогдсон байгаа. За мөн том геномтой ихэнх бактерийн амьдралын цикл илүү төвөгтэй нарийн бол болдог. Харин жижигхэн геномтой бактериуд за ихэнх нь облигат паразитууд байдаг. За эшерхий коли дах жижиг уургуудыг тийм ээ нээн үүргийг нь бол тодорхойлсон байгаа. За мөн эшерхий колид нэм чухал хэрэгцээтэй уургуудыг бол нарийн судалж тодорхойлсон байдаг. За геномынх нь молекул дээр тулгуурлаад за генүүдийг харьцуулан судалснараа генийн их үүсэл ямар чухал болохыг бол тайлбарлаж чадсан. За эшерхий коли K12 омгийн дарааллын мэдээллийг тогтооснороо эшерхий коли O157H7 гэдэг асар хүнд өвчин үүсгдэг. За ийм өвчний шалтгаан болдог колигийн геномын дарааллыг ч гэсэн бас тогтоож харьцуултыг өргөн хийсэн байдаг. За эвкариотын геном руу бол орж ийн. За хамгийн тод жишээг бол Saccharomyces cerevisiaгийн геном бол байдаг. За энэ бол мөөгийн организмын нэг биотехнологийн процессд бол хэрэгэлдэг. За эвкариотын загвар организм болж судлагддаг. За хамгийн анх удаа эвкариотын геномын дотоод дарааллын бүтцийг тодорхойлсон организм гэж бол үздэг. За 16 хромосомтой 15520 кило хос нуклеотидаас бол тогтдог. За 5885 идэвхтэй уург кодолсон юм гентэй ийм геномтой шүү гэдгийг бол харуулж байна. За дараагийнх нь болохоор зэрэг хорхоо бол орж ирж байна тийм ээ цагаан хорхоонууд. Тэгэхээр олон эст организмын бол төлөөлөл гэж үзээд за олон эстийг судлахад энгийн загвар болж ашиглагддаг. За үүнийг хэлэхэд бол 19099 мэдэгдэж байгаа хамаглаж байгаа гентэй. За нэг ген нь ойролцоогоор 5076 хос нуклеотидийн урттай гэдэг нь тодорхойлогдсон байх нь. За дараагийн шатны геном болохоор зэрэг ялаа шавжных. За энэ шавж дотроос дрософила гэдэг жимсний ялаа гэдэг нэрээр алдартай болсон асар их генийн судалгаануудыг үүнээр хийж их олон геномын төвхтэй асуудлуудыг тайлбарласан ийм жишг бол геномын судалгааны жишг бол гэж үздэг. За 20 дугаар зууны генетикийн судалгааны маш чухал хэсэг шүү гэдгийг бол бүх эрдэмтэд бол хэлдэг. За хоёр дахь олон эст организмын геномын дарааллыг тогтоосон гэдгээрээ
дрософилыг жишээ татдаг. За геном нь ойролцоогоор 180 мега хос нуклеотид хэмжээтэй 4 хромосомоос тогтсон 13601 гентэй гэдэг нь тогтогдоод байна. За дрософилагийн анхаарал татах сонирхолтой судалгаа нь юу гэдэг вэ гэхээр зэрэг дрософилагийн геномд агуулгадж буй генүүдийн хүнд өвчин үүсгдэг, хүмүүст өвчин үүсгдэг 289 гений 177 генийн ижил төстэй тодорхойлогдсон байдаг. Тэгээд ихээр зэрэг хүний өвчин үүсгээд байгаа эдгээр генүүдийн дийлэнх нь дрософила ялгааны дотор бас агуулгадж байдгийн байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр хүний өвчин үүсгээд байгаа эдгээр зүйлүүдийг бол энэ ялгааны гентэй холбоотойгоор судлах бүрэн боломжтой байна шүү гэдэг нь харагдаж байна. За ургамлын генүүд ургамлын эсвэл өндөр эсүүдийг төлөөлөл бол байдаг. Тэгэхээр ургамлын загвар болгон ургамал судлалын судалгаанд бол ашигладаг. Хулгамж гэдэг энэ ургамлын геномыг бол бүрэн бас тогтоодсон байгаа. Геномын дарааллыг судалсан анхны ургамлуудын нэг гэж үздэг. За нийтдээ 10 хромосомтой бол байдаг. За хэмжээ нь бол харагдаж байна. Хичнээн ген уур кодлох нь ч гэсэн слайдн дээр харагдаж байна. За бүх генийх нь 9% нь туршилтын явцад ангилагдаж байсан. Харин 30% нь бол ангилалт бол хамаарагдахгүй байсан гэдэг нь тодорхой болсон. За генийн 70 орчим хувь нь дубликацид байдаг байна. За ургамлын генетик болон судалгаа шинжилгээний бол ач тус асар их байдаг. За үүний генетикийн процессыг бол тайлбарлахад хэлбэр болгож өгдөг гэж үздэг. За хүний өвчнийг судлахад бас тун чухал төхөмтэй гэж хардаг. За хүнсний ургацыг сайжруулахад энэ геномын дарааллууд бол бүрэн хэрэглэгддэг байна. За ургамлаас бас будаа тарианы ургамлуудын геном бол бүрэн судлагдсан байгаа. Тэгэхээр хамгийн чухал хүнснүүдийн нэг гэж тооцогддог учраас эрдэмтэд будааг үр тарианы ургамлын төлөөлөл загвар болгон ашиглаж судалж эхэлсэн. За 24 хромосомтой. За организмуудын ургамлын ямар геномын хэмжээтэй гэдэг нь бол харагдаж байна. За амьтдаас бол хулганыг бол их төлхөө судалсан байдаг. Хулганы геномын бүхэл бүтэн бүтэц бол мэдээлэл нь тодорхой болсон байгаа. За хулганы геномын дараалал нь хүний геномын талаарх ойлголтод асар чухал ач холбогдолтой. Түүнчлэн бие хангахын судалгааны туршилтын чухал хэрэглэгдэхүүн болдог. За хулганы геном нь 20 хромосомтой. За тэр хромосомуудаар кодлогдсон байдаг байна. За анхлан B6 омгийн эм хулганы дарааллын график бол гаргасан. За геномынх нь хэмжээ, за ойролцоогоор уурга кодлсон хэмжээнүүд бол слайдн дээр харагдаж байна. За сүүлийн үед бол янз бүрийн организмын геномыг харьцуулалтын судалгааг бол ихээр хийх болсон. За яагаад харьцуулах судалгаа хийх чухал вэ гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр организм бүрийн геномыг улам бүр сайн ойлгох шаардлагатай болж эхэлж байна. За ген бүрийн үйл ажиллагааг ойлгох шаардлагын үүднээс цөөр үйл ажиллагааны талаарх илүүтэй харьцуулан судлах, за хувьслын явцыг илүү сайн ойлгож тайлбарлах үүднээс харьцуултын геномиксийн судалгаа бол илүү хийгдэж байгаа. За хүний ба хулганы геномыг харьцуулсан дүн шинжилгээний үр дүнгээс та бүхэнд харьцуулахад хулганы геном бол 14% хүний геномоос бага байдаг тийм ээ. Нуклеотидын төвшөнд ойролцоогоор 40% нь хүнийхтэй ижилхэн дараалалтай. За сэр нууруудны геномын хувьслыг бол харуулж чаддаг. За хулган ба хүний геномууд хоёулаа ойролцоогоор 30 мянган уур кодлсон гентэй. Тэгэхээр хулган хүний геномын дарааллын харьцуулалт сэр нууруудны уургийн хувьслын суурийг бол тавьж өгсөн. За ижил хэлбэрийн давтагдсан дарааллын бөөгнөрлийн хэсгүүд 200 хоёуланд нь бол агуулдаг. Тэгэхээр хүний геномыг судлах туршилт судалгаа баталж нотолсон нотлохоонуудыг гаргахын тулд хулганыг геномыг бол асар хэмжээгээр ашиглаж олон зүйлүүдийг нээдэг байна. За хүний геном дахь генийн баялаг хэсгийн тархалт тодорхой бус байрлалтай адилгүйгээр за ихэнх организмын геномын генийн байршил нэг хэвийн бол байдаг. Хэдийгээр хүн давтагдсан ДНХ дарааллыг
50 сая жилийн өмнөөс аккумуляц хийж тийм ээ болсон хийхээ бодлого байсан ч бол гэсэн мэрэгчдийн хувьд бол ийм багсалт бол байхгүй гэдэг харьцуултын тийм ээ судалгаагаар бол ил болсон байна. За энэ дээр нэг хэсгээс ахуулаад тийм хүний геномын хэмжээ, генийн тоо хэмжээг бол харьцуулан гаргаж ирсэн байх нь. Та бүхэн слайдаа илүү их нарийн харж ялгааг олж хараарай. За геномын молекулээр тулгуурлаад эволюцийг бол илүү их тайлбарлах болсон. Тэгэхээр хүний геномын дарааллыг бусад зүйлийн дараалалтай харьцуулснараа хувьслын процессыг тайлбарлах боломжтой болсон гэсэн үг. За янз бүрийн геномыг харьцуулснараа генийн тоо хэмжээг гарган улмаар эвкариотыг бүтээх нэмэлт генүүдийн талаар олон эст организмыг бүтээх генүүд, амьтныг бүтээх сээр нуруудан бүтээх нэмэлт генүүдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэн тогтвортой тайлбарыг бий болгож байна. За мөн гархлааны эсвэл мэдрэлийн тогтолцоо хамгийн хэцүү гэж бол ярьдаг тийм ээ. Тэгэхээр эдгээрийг хариуцдаг ихэнх генүүд сээр нуруудны хувьд ер бусын онцгой өвөрмц байдаг шүү гэдгийг бусдад харьцуулан судалснараа тодорхойлж гаргаж ирсэн. За эс дотор бол зайлшгүй эсийг амьд байлгах, суур бүх бодисын солилцоо, эсийг амьд байлгах бүх урвал молекулууд бол байдаг. Тэгээд ихээр зэрэг тэдгээрийг бүгднийг нийтгээд housekeeping уургууд гэж бол нэрлэдэг. За үүнийг бол зайлшгүй эсийн амьдралын шаардлагатай уургууд гэж бол монгол хэл рүү хөрвүүлэн нэрлэхээс гадна энэ чигээр нь housekeeping уургууд гэж бол нэршиж ярьдаг болж байгаа. За тэгэхээр эдгээр уургууд нь ерөнхий уургууд ба эсийн суур үйл ажиллагаанд зориулагддаг зайлшгүй бүх эс дотор байдаг ийм уургууд шүү гэдгийг онцолж байгаа. За геномиксийн асуудал цаашдаа бодох асуудлууд бол улам их байгаа. Тэгэхээр геномикстэй холбоотой ёс зүйн асуудлууд бол гарч ирдэг. За энэ генетикийн мэдээллийг ашиглах, шударга зарчим, генетикийн мэдээллийн нууцлал хамгаалалт, за янз бүрийн сэтгцийн буруу хэрэглэх, дискриминац, нөхөн үржихийн асуудлууд, эмнэлэг зүйн асуудал, за генийн тесттэй холбоотой гэх юм асуудлууд бол урган зэрэгцэн гарч ирдэг. За орчин үеийн геномын технологийн тал нэвтрүүлэх тал дээр, за эрүүл мэнд орчны асуудал, бүтээгдэхүүний худалдаа, боловсрол стандарт, чанарын хяналт, патентын асуудал гэх ийм олон асуудлууд бол зэрэгцэн босож ирдэг. За ирээдүйд бид нар яах вэ энэ геномикстэй? Тэгэхээр олон судлагдаагүй зүйл бол байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр генийн бодиттой, байршил, үйл ажиллагаа, зохицуулга, за ДНХ-гийн дарааллын зохион байгуулалт, хромосомын бүтэц зохион байгуулалт, за нон кодон гэж яриад байдаг тийм ээ. Код бол байхгүй. ДНХ-гийн хэлбэрүүд их олон байгаа. За тэдгээр хадгалагдаж буй мэдээлэл, үйл ажиллагаа, генийн экспрессийн координац, уургийн нийлэгжил, пост трансляцийн үйл явдлууд, уургуудын харилцан үйлчлэл, урьдчиланд хамаглах болон туршилтаар тодорхойлогдсон генийн үйл ажиллагаа, за организмуудын хувьслын явцдаг хамгаалагдсан байдал гэх зэрэг энэ их олон асуудлууд бол одоо хүртэл 100% тайлбараа олоогүй байгаа. Тэгэхээр шинжлэх ухаанд ирээдүйд энэ геномиксийн чиглэлээр хийх асуудал асар их байна гэдэг нь харагдаж байна. За мөн ирээдүйд биднэрт уургийн хамгаалагдаж хадгалагдсан үлдэх байдал, за организм порциумууд гих мэтчлэн дээр энэ слайднд дээр бичигдсэн энэ их олон зүйлүүд биднэрт одоо хүртэл ирээдүйд хийх олон зүйл байгаа шүү геномиксийн салбар дотор гэдгийг харуулж байна. За ийм учраас үйл ажиллагааны геномикс, транскриптомикс, протеомикс, бүтцийн геномикс, за төрөлтийн арга зүй, харьцуултын геномикс гих мэтчлэн эдгээр бүх геномиксийн салбарууд ирээдүйд судлагдах, хийгдэх ийм зүйл их байгаа шүү. За та бүхэнд амжилт хүсье.